Сайн байцгаана уу хүмүүс иргэд та бүхэн өнөөдрийг ая тухтай тавтан өнгөрүүлж байна уу? DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Дархан улаан аймгийн онцгой комиссын ой хэрийн төмөртэй тэмцэх ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар хэд халалт хувь ашиглалт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэж байгаа ой хэрийн төмөртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг дэвшлүүлэх, урьдчилан сэргийлэх, аймгийн хэмжээнд ой хэрийн төмөр гарсан нөхцөлд ажиллах хүн хүч, багаж хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тухай асуудлыг хилэлцэн шийдвэрлэлээ. Он гарснаас хойш 2 ч удаагийн ой хэрийн төмөр Дархан улаан аймагт бүртгэгдсэн юм. Тодорхойлбол 2020 оны 6 сарын 28-ны өдөр Хонгор сумын 20 дугаар баг Шиврийн нарийн аманд гарсан төмөрт Хонгор Шарангол сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангууд сайн дурынхаа ажиллан 2020 оны 6 сарын 30-ны өдөр сурамд оруулсан гэж мэдээллээ. Төмөрсийн нутгаар ой хэрийн төмөр нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж цаашид одоо энэ хувь ашиглалтын нөхцөл байдал ихтэй байгаатай холбогдуулан ой хэрийн төмөр тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг дэвшлүүлэх, ой хэрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, төмөр гарсан тохиолдолд ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, багаж хэрэгслийн бас нөөцийг бүрдүүлэх чиглэлээр асуудлыг хилцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн хурлаар гол хэлсэн асуудлууд бид одоо ой хэрийн төмөр гарсан нөхцөлд унтраах одоо багаж хэрэгслийн нөөцөө зэрэглэдэх бас Сэлэнг аймгийн сумдуудад төмөр нөхцөл хүнд байгаа учраас ийшээ бас тусламж үзүүлж Сэлэнг аймгийн Алтан булаг, Ерөө хөдөр сумдуудад тусламж үзүүлэх төмрийнхээ нөөц, багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслүүд хүнсний бусад одоо багцуудаар тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тэгэхээр эргээд одоо энэ нөөцөө бүрдүүлэх чиглэлээр онцгой комиссийг хоролдуулж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Цагуурийн байгууллагаас өгч байгаа мэдээлэлээр цаашдаа хэд халалт, хувь ашиглалт үргэлжлэх төлөвтэй байгаа учраас ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, ой нөхөрлөлтөд аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. Энэ оны 5 дугаар сараас эхлэн Дархан улаан аймгийн хэмжээнд тогтчлтын сарын ажлууд шат аратаа хийгдэж байна. Ногоон дархан төслийн хүрээнд тухайлбал Дархан United Arena-гийн ойр орчмын тогтчлтыг эхний ээлжинд сайжруулж байна. Энэ хүрээнд Дархан сумын 11, 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай өнөөдөр хотын захирагчийн зөвлөх Батбачуур 4 дахь удаага уулзалт хийж аж ахуйн нэгж байгууллагуудыг байгууллагын ойр орчмын талбайг тохижуулахад аймаг орон нутагтай хамтран ажиллах талаар ярилцаж, улмаар төлөвлөсөн зураг төслөө танилцуулан харилцан зөвшөлтсөл хүрээд байна. Бидний хэлж сурснаар консулын уулзраас DBS-ийн уулзвар, консулаас 16 давхрын уулзвар хүртэлх гудамжийг хотын өв үзэмжийг илтгэх жишг тогтчлолттой гудамж болгон тогтжуулахар төлөвлөсөн байна. Энд хүрээнд дараах ажлууд хийх тийм байна. За Дархан улаан аймгийн одоо засаг даргын захирамжаар тогтчлтын сар болгож 5 сараас хойш одоо тогтчлтын ажлууд хийгдээд явж байна. Тэр нь гадна дотны зочид маш их хөдөлгөөнтэй ирж байгаа энэ гудамаа эхний ээлжинд тогтчуулъя гэдэг. Ингээд ногоон дархан төслийн хүрээнд нэлээд тогтчлтын ажлууд, шинэ мод хашаа барих энэ ажлуудыг хийж байна. За энэ хүрээнд манай энэ 11, 12 дугаар багийн аж ахуйн нэгжүүдтэй одоо 3, 4 дахь уулзалтаар газар дээр нь уулзж байна. Тэгээд энэ яг энэ явган зам, дугуйн замын дотор талын хэсгийг нь бол аж ахуйн нэгжүүдтэй нь уулзаж одоо тогтчлтын ажил хийхээр төлөвлөд байгаа. Энэ хүрээндээ зураг нь гарчихсан төлөвлөлтийн. За энэ хүрээндээ бас одоо аж ахуйн нэгжүүдэд хуваарлаж яг одоо энэ хэсэг дээрээ зогсоол ногоон байгууламж хашаа хийх тухай асуудлаар хилцэж одоо эцэслэж ярь тохирж байна. Тэгээд энэ хүрээндээ бас аж ахуйн нэгжүүдийг хэрвээ та бүхэн одоо хөрөнгө оруулалтаа хийж одоо чадахгүй бол энэ дээр одоо бас мэдээж аж ахуйн нэгжүүдийг хийж тогтчлт хийгээд энэ дээрээ бас одоо тодорхой хэмжээний одоо худалдаа үйлчлэгээр явуулъя гэсэн аж ахуйн нэгжүүдийг байрлуулж ингэ шийдвэрлэе. Эсвэл та бүхэн маань одоо энэ тогтчлтын ажлыг яаралтай хийж шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг ийм уулзалтыг зохион байгуулад явж байна. Тэгээд ер нь бид энэ консулын уулзвараас DBS-ийн уулзвар, консулын уулзвараас 16-гийн тойрог хүртэлх энэ гудамыг бүх талаараа одоо тийм тогтчлттой маш одоо Дархан хотын өнгө үзэмж болсон ийм гудамж болгож одоо тогтчуулахаар ажил зохион байгуулад ингээд зохион байгуулалтын ажиллаа хийгээд явж байна. 3 хэсэг газар одоо төлөв зогсоолго хийя. Тухайлбал энэ сондрын энэ зогсоолыг одоо нийт шороо болчихсон ийм одоо байгаад байдаг. Энийг одоо тийм эко автангаар хийсэн зогсоол хийя. Мөн тэр аянчин дэлгүүргээд 16-гийн тойргийн нааталт байж байгаа. За мөн одоо релаксийн наатлын тэр хэсгийг нь зогсоол болгож тогтчуулъя гэдэг энэ аж ахуйн нэгжүүдтэй ярьж байна. Мөн энэ ингчин дэлгүүр, тариаланчдын хөдөө аж ахуйн дэлгүүр хоёрын уртлын энэ хэсгийг нь бас зогсоол болгох талаар аж ахуйн нэгжүүдтэй нь хувааж аваад за энэ хэсгээ тогтчлтын зургийн дагуу хийя гэдэг ийм одоо зогсоолуудыг цэгцэж хийя гэсэн төлөвлөлттэй байна. Тогтчлтын хүрээнд бол энэ явган замаас явган замын цаатлын зам хооронд бол одоо нэг маягийн одоо хашаа хийж
хамгаалах энийг одоо энэ шинэ гацуур мод үнэтэй одоо мод авчир суулгаж энийг тогтчлтыг хийлгэж байна. Мөн энэ зүлгийг бид нар болж өгвөл бас хар шорон хөрстэй болгож зүлэгжүүлэх ажил хийх ийм төлөвлөлттэй. За мөн одоо энэ дугуун замаас цааш хэсэгтэр аж ахуйн нэгжүүдийн урд одоо нэг жижиг хогийн сав тавьчихдаг. Тэрэнд одоо хог дүүрээд бас төвхтэй байдаг учраас энэ хогны асуудлыг бас зохион байгуулалтаа хийж одоо авдаг хогийн сав байдлаар төлөвлөе. Төлөвлөлтийн дагуу бас гэрэл саналууд одоо төлөвлөлтийн зургийн дагуу хийгдсэн байж байгаа. Тэгээд энэ хүрээндээ тогтчлтын ажлуудыг аж ахуйн нэгжүүдтэй яриад зөвшөлдсөд ингээ хийхээр ярьж байна. За аж ахуйн нэгжүүд гол нь зохион байгуулалтын ажлаа одоо хийгээд яг энэ зогсоолыг ихэд ганцхан аж ахуйн нэгж одоо 5-6 аж ахуйн нэгжүүд хуваарлаад ингээд одоо тодорхой хэмжээнд тэр хийдэг компаниудын холбоод өгөө. Тэгээд үнэн тодорхой болчихвол бид нар одоо хамтраад хийя гэсэн ийм зүйл дээр бас санал нийлж байна. Тэгээд одоо энтлийн хашаатаа хийж байгаа энэ тогтчлтын хашаатаа адилхан хашаа хийхгүй бол аж ахуйн нэгжүүд өөр өөрийн жижиг одоо хэлбэр төрсөн өөр хашаа хийгээд авчихсан нэг маягийн хашаа хийя гэдэг тэр хашааныхын зураг төлөвлөлт тэгээ саналуудыг нь хөргүүлээ байж байна. Та хямд боломжийн үнэтэй зөвөрийн сууц хайж байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Дархан хотны үйл ажиллагаагаа явуулдаг Төгс Тэмүүгийн хшигтэн компани Санлион барилгын материалын дэлгүүр нь бүх төрлийн зөвөрийн сууцнуудаа захиалгаа авч байна. Та 6 харьцах 4 хэмжээтэй шалны халаалттай 4 улирлын бэлэн баригдсан зөвөрийн сууцыг өрдөө 21 сая төгрөгөөр худалдаа авахаас гадна өөрийн хүссэн хэмжээ өнгө загвар хийцэллээр захиалгын дагуу 14 хоногийн хугацаанд хийлгээд түлхүүрээ гарт авах боломжтой. Дархан хотс дотроо зөвөрийн сууцаа үн төлбөргүй хүргэж байршуулна. Мөн та бизнесийн орлоготой бол банк бүс санхүүгийн байгууллагын зээлээр аваарай. Та бэлэн байгаа зөвөрийн сууцаа өөрийн нүдээр харж, гараар барьж мэдээлэл авах бол хуучин оруулалтын төв зам дагуу хуучнаар Ариг банк буюу Эрлийн байрны нэг давхурт болон гадаах талбайд хүрэлцэн очих боломжтой. Эдгээр сууцнууд нь орос хаалгатай, дулаалахын хөстэй, дуу тусгаарлагчтай, шалны халаалттай, баркетын шалтай бөгөөд уйлрал харгалцахгүй ашиглах боломжтой. Мөн дулаахан бат бөх хийцэлтэй гэдгээрээ давуу талтай. Мөн таныг байгальд илүү ойрхон тав тухтай амьдрахад туслах болно. Ихэвчлэн сонгогддог 6 харьцах 4 харьцах 8 хэмжээтэй зөвөрийн сууцнуудаас гадна ажилчдын зориулалттай сууцнуудыг хятадаас захиалгын бөөний үнээр хямд үнээр танд ойртуулгболно. Дархан хотс дотроо хүргэлт үнгүү хийгдэх бол харьцангуй хоолой зайд жишээлбэл зуулзах, ширээн нуруу гэх мэт газруудад зөвхөн карааны төлбөрөөр та төлөх юм. Тус компани зөвөрийн сууцнуудаас гадна танд хэрэгцээтэй бүхэл төрлийн барилгын материалыг хятадын үйлдвэрийн бөөний үнээр туу утгагүй оруулж ирж худалдаалах нэрийн бөөний төв нээлэх гэж байгаадуулахад таатай байна. Бөөний үнийг дарханчуудтай ойртуулна. Харилцах утас 9981 36 36 95 тгс 20 20 хаяг байршлыг танилцуулъя. Шин дархан хуучин хорооллын төв зам дагуу хуучнаар Ариг банк буюу Эрлийн байрны нэг давхурт байрлалтай. За наршилтаа сэргийлэх зүйл нь юу вэ? За сайн байцгаана уу. За сүүлийн үед Дархан аймгийн хэмжээнд тогтмол одоо нэмэх 30 м-с дээш халж байгаа одоо халалт их байгаа. За өдрийн одоо халууны үйл 11 цагаас 16 цагийн хооронд бол явагддаг. За энэ үед иргэд маань наршилтаас одоо сэргийлэхийн тулд гэрээсээ аль болох баг гарах. За сүүдэр болон сэрүүн газар бас их байх. За мөн гэрээс гарсан тохиолдолд нарны малгай болон за одоо нарны шил, за нарнаас хамгаалалтаа шүхэр зэргийг тогтмол хэрэглэх. За нарны одоо шууд тусгалтай газар одоо байхаас удаан байхаас бас зайлсхийх. За мөн цайвар өнгийн болон за даавн одоо бие сул чөлөөтэй хувцсыг бас тогтмол өмсөж хэрэглэх хэрэгтэй. За наршилтанд ихэвчлэн хүүхэд болон өндөр наснууд за мөн одоо орхиг хууч өвчтөө мөн жирэмсэн эмэгтэйчүүд маань одоо ихээхэн одоо өртөх одоо эрсдэл өндөр байдаг. За тэгэхээр энэ насны хүмүүс маань бас илүү болгоомжтой байх хэрэгтэй. За ялангуяа хүүхдийг за өдрийн одоо их халууны үед одоо гадаа харгалзах хөнгөөр удаан удаас тоглоулахгүй байх. За мөн их халсан одоо тээврийн хэрэгсэл хүүхдийг мөн бас харгалзах хөнгөөр орхихгүй байхыг бас анхааруулж байна. За их халалт болсон үед тухайн одоо наршилт болсон үед тухайн хүний бие махбодод за толгой өвдөх, дотор муу харж бөөлжих, за хоол боловсруулах эрдэнэ системийг хямарж гүйлгэд суулгах, зайр суулааж, халууд үгэх, за толгой эргэж, одоо ухаан балартах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. За эдгээр шинж тэмдгийн үед тухайн үнийг гэрийн нөхцөлд за сэрүүн болон сүүдэрт байлгаж, за мөн тухайн хүнийг одоо нойтон алчуураар одоо биеийг арчих, за биеийн одоо нэмгэн арсны хэсгүүдэд хүйтэн жин тавих, ус уулгах зэрэг одоо анхан шатны одоо зүйлүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. За мөн шаардлагатай болвол эм чимлэгийн байгууллага бас яаралтай хандахыг бас анхааруулж байна.
Дарханчуу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гоё л үнэт эдлэл сонирхдаг дарханчуу та бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир яагүй л бид бүхэн яг одоо хуучин дархан номин агуулгах худалдааны нэг давхар яг Burger King-ийн дэргэд байрлаж ирсэн. Зөвхөн дарханчуудаагаа зорин ирсэн Чимэг Гоёл Жэвэлри алт манад үнэт эдлийн дэлгүүр Дархан хотноо 7 сарын 10-ны хүртэл маш хямдралтай гоё одоо худалдааг эхлүүлсэн байгааг үзэгч та бүхний мэдээлэх гэж байна. За бид бүхний харж байгаачлан Burger King-ийн яг дэргэд яг энэхүү байршил Чимэг Гоёл Жэвэлригийн хамт олон Дархан хотыг зорин ирсэн байгаа шүү. Улаанбаатар дахь үнээс илүү хямд үнийг дарханчуу та бүхэндээ санал болгож байгаа юм байна. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг яг одоо бүгдээрээ авцгаая. За сайн байцгаана уу дарханчуудаа, сайн байцгаана уу. За Чимэг Гоёл Жэвэлри үнэт эдлийн дэлгүүр маань Улаанбаатар хотоос Дархан уул аймгийн хэрэглэгчдэд зориулаад за гоёхон үнэт эдэлтэйгээ зорин ирсэн байгаа шүү. Бүгд гоё шин загварын дахин давтагдчихгүй алт манад дээрэс нь хөөрг гэд яг л гоё алт шижир алтан эдлүүдээ аваад ирсэн байгаа. Одоо жишээлбэл үнийн хувьд гэвэл дарханчуудаа зориулаад 7 сарын 11-нд дуустал хямдрал зарласан байгаа. Улаанбаатар хотын үнээс хямдхан худалдаалагдаж байгаа. Дээрээс нь манайх та бүхний харж байгаачлан 12 төрлийн зээлийн аппликейшнээр худалдаа авалт хийх боломжтой. Дээрээс нь лизингийн урьдчилгаагүй, барьцаагүй 5 хүртэлх сая төгрөгийн лизинг газар дээрээ судлуулад авах боломжтой байгаа шүү. Бараагаа танилцуулаа явчих тий. За ийм хөрхөн алтан дэлгүүртэй гинжнүүд байна. Грамын хувьд бол нэг дээрээс нь эрэгтэй гинж одоо энэ шигтэгдэг хөөрхөн туслан одоо энэ жилийн тренд болоод байгаа туслан загвартай ийм хөөрхөн эмэгнүүд байна. За мөн түнчлэн алтан эмэг өөрөөсөө Кланта 999 шижир алтан эмэг хатгадаг эмэг гэх төрөл бүрээрээ ирсэн байгаа. Хэрэглэгчдээ маань хамгийн их асуудаг энэ сүүжин эмэгнүүд ирсэн байна. Энэ гоё Сингапур алтнууд ирсэн, Хятад, Солонгос, Япон гэд бүгдээрээ сонголттой байгаа. Сервисийн шижир алтан бамбартай нөгөө нэг охид бүсгүйчүүдийн хамгийн их асуудаг бамбартай гинж коломон ирсэн байгаа. Дээрээс нь эрэгтэйчүүдийн асуудаг гоё гинжнүүд байна. За мөн баяр ёслол болж байгаа тий. Наадамтай холбоотой ийм гоёхон цул мөнгөн хөөргнүүдээ авчирсан байгаа шүү. За дээрээс нь энэ бэлэг дурсгал болохоор ийм хөрхөн 1 грамтай ийм гулдмаанууд авчирсан байгаа. Цагийн хуваарийн хувьд хэдээс хэдэн цаг аваад? Цагийн хуваарийн хувьд өглөө 9-өөс орой 19 цаг 30 минут хүртэл ажиллаж байгаа. 7 сарын 11-нд дуустал манайх энэ цагийн хуваараа тэгээд дээрэс нь Дархан уул аймгийн хэрэглэгчдэд зориулаад хямдралтай бүх бараа маань худалдаалагдаж байгаа. Дээрээс нөгөө нэг хүмүүс шилэгдээд аваад яачих вэ гэхгүйгээр бүх юм дахиад шинээр ирээд ингээд сонголттой хിവэрэ байх болно. За зээлийн аппликейшнуудаа бас хоёулаа танилцуулж болох уу? За манайх LendPay, OP, Payon, POC Zero, Toki Credit, Toki Pay, NetPay, Son, MonPay, OmniPay, Simple тус гэд ингээд 12 төрлийн аппликейшн Payon гэд бас байгаа. За дээрээс NetPay-тэй хамтарч урьдчилгаагүй, барьцаагүй 5 хүртэлх сая төгрөгийн лизингийн үйлчилгээ гаргадаг байгаа. Шалгуур нь бас юу байдаг вэ? Жишээлбэл хууль. За хөдөө орон нутаг хамаарахгүй. Дээрээс нь нийгмийн даатгал төлдөгөөс нь ч хамаарахгүй. Зүгээр дансны уулгаараа орлогоо нотлох боломжтой байгаа. Чимэг Гоёл Жэвэлри үнэт эдлийн дэлгүүр нь дарханчуудтай хамгийн хямд үнийг санал болгож байна. Мөн Улаанбаатар дахь аншаар хуучин эдлэлийг тань бодож явах болно. Хуучин эдлэлээ шинэ эдлэлээрээ солих буюу өрөөсөн, тасарсан, эсвэл загвараасаа уйцсан гэх мэт тохиолдолд бэлэн мөнгөч та авч болох юм. Хамгийн гол нь урьдчилгаагүй, хүүгүй, зээлийн 12 төрлийн аппликейшнаар болон 5 хүртэлх сая төгрөгийн лизингээ газар дээр нь шийдүүлээд аваарай. Мөн ламбард чөлөөлүүлж болно. Та бүхэн хуучин дархан номин агуулгах худалдааны нэг давхарт Burger King-ийн хажууд байрлах энэхүү худалдааг 7 дугаар сарын 10-наас өмнө амжид зорин очоорой. Үзэгч та бүхэнд DBS телевизийн хамт олон яг одоо шинэ дархан хүслийн отхны замын эсрэг талд байрлалтай Магниалын хотгоны 335 дугаар байрны нэг давхарт
байрлалтай Цэлмэг Phone Shop-оос мэдээлэл үзүүлэх гэж байна. Дарханчуудаа зориулаад Баяр наадмын хямдрал буюу 7 сарын 9-ний дуустал хугацаанд бүх харагдж байгаа гар утас, тавилайд, гар утас дагалдах хэрэгсэл, за бүр утасны кейсүүд, за MP3, чихэвч, за спикер үзтэй 20-50% бодит хямдралыг зарласан байгаа юм байна. За Цэлмэг Phone Shop-ийн хамгийн гол давуу тал нь юу вэ гэхээр Солонгос улсаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг бүх төрлийн iPhone утас болон Samsung утаснуудыг худалдаалахаас гадна за гар утас болон тавилайд бүх төрлийн дагалдах хэрэгслийг нэг дор төвлөрүүлсэн гэдгээр онцлог давуу талтай байгаа. Сонгогдсон гар утасны кейснүүд бүр 7 сарын 9-ний дуустал 20-50% буюу 2 дахин хямдралтай үнээрч бүр хямдралтай үнээр худалдаалагдж байгааг дуулахад таатай байна. Цэлмэг Phone Shop-ийн тухайд та бүхэндээ за Хаан банк, худалдаа хөгжлийн банкны зээл, за PayN аппликейшны зээл, Болорзоос банк буюу санхүүгийн байгууллагын лизингийн зээл, Monity аппликейшны зээл, за Son аппликейшны зээл, Pocket Zero аппликейшны зээл, Lending-ийн зээл, за мөн NetPay-ийн зээл, за Simple болон StorePay зэрэг аппликейшнуудыг ашиглаад сонгогдсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээ одоо аваад за дараа нь хувааж төлөх нөхцөлийг та бүхэндээ санал болгодог байгаа шүү. За ингээд та бүхэн 7 сарын 9-ний дуустал хугацаанд Цэлмэг Phone Shop-ыг зорж ирээд өөртөө хэрэгтэй өөрийнхөө хайж байгаа бүх төрлийн гар утас болон дагалдах хэрэгслүүдийг хямдралтай үнээр авах боломжтой байна. За одоо хэлээд дэлгэрэнгүй буюу онцлог зарим одоо бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулах гэж байна. За одоо энэ хэсэг та бүхэндээ iPhone болон Samsung гар утасны бүх төрлийн кейсүүдийг харуулж байгаа. За эдгээр кейсүүдийг та бүхэн одоо байгаа үнээс нь бүр 20-50% буюу зарим сонгогдсон кейснүүдээ 2 дахин хямдралтай үнээр авах боломжтой байгаа гэсэн. За маш гоё одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс, насанд хүрэгчдэд, хүүхдүүдэд зориулсан, бүх насныхан зориулсан, за настай хүмүүст зориулсан гэдэгтэй янз янзын сонголттой кейснүүдэд та бүхэн Баяр наадмын хямдралтай үед нэрж худалдаа аваарай. За энэ зөврийн караоке нь болохоор юм дэлгэцтэй өөр дээрээ тэгээд юуны E-Music гээд аппликейшн татаад шууд татсан дуунуудаа болон шууд интернетээс нөгөө дуунуудаа татаад дуулах боломжтой. Технозон дэлгүүрийн аль биесны хэрэгтэй оруулж ирж байгаа. Өөр дээрээ юм 2 микрофонтой зөврийн спикер байна. Энэ 2 төрөл байгаа. Bluetooth-ээр холбогдно, AUX-аар холбогдно. Мөн HDMI-аар холбоод зурагттайгаа холбоод дэлгэцээ шийдлээд бас дуу сонсох боломжтой. За YouTube руугаа шууд орно. Carafone гээд энэ аппликейшнуудаар шууд интернетээр холбогдоод дуулах боломжтой. Зүгээр спикерээр бас ашиглах боломжтой. За энэ More гээд энэ аппликейшн болохоор өөр дээрээ 3 сарын E-Music-ийн эрхтэй ирж байгаа. Энэ аппликейшн аль биесний эрхтэй орж ирж байгаа болохоор шууд таблетэн дээрээ суугдцсан ирж байгаа. За интернеттэй үедээ эндээсээ дуунуудаа татаад суулгаад хөдөөгээд авч явахдаа суулгаа явуучих юм шууд асаагаал татсан дуу, татсан караоке гэдгээр ороод дуунуудаа сонгоод сонсоод бас явах боломжтой. Ингээ шууд өгнө. За зүгээр бас дуугаар спикерээр ашиглая гэх юм бол энэ дэр ингээл уурал маш гоё. Ийм спикер байна. За энэ хүү спикер маань ийм жижиг, ийм зөөврийн өөр дээрээ юутай бариулттай шууд ингээд цүнх шиг үүрээд явчих болно. Мөн бас арай том гэвэл ийм байгаа. Том нь болохоор бас ийм 2 миктэй. Дэлгэц нь арай том. Дэлгэц нь бас ингээд эргэж болдог. Нөгөө тийш нь харуулаад тавьж болно. Адилхан Bluetooth-ээр холбогдно. AUX, HDMI холболттой. Тэгээ зөөврийн iCaro гэдэг спикерүүд маань дээр аль биесний эрхтэй Технозон дэлгүүрээсээ ирж байгаа. За мөн дэлгэцтэй, дэлгэцгүй гээд өөр дээрээ миктэй, микгүй ийм төрлийн бас спикерүүд байгаа. Энэ спикер нь болохоор 45,000-аас эхлээд 350,000-ын хооронд байгаа. Өөр дээрээ ийм миктэйгээ ийм жижиг том дэлгүүрээрээ байна. Тэгээ энэ үннээсээ бодит 20-30% хямдрал зарласан байгаа. Спикерүүд power bank-нууд маань 20% хямдралтай байгаа.
За энэгээр байгаа Power Rank-наас танилцуулъя. Power Rank нь болохоор Ermax болон Hokoгийн Power Rank-нууд ирсэн байгаа. Power Rank нь 10,000-аас ер нь 60,000 амперийн хооронд байгаа. 10,000 ампертай нь 25,000-аас эхлээд 60,000 ампертай нь болохоор 140,000-ийн хооронд. Энэ үннээсээ бас 20% хэмдэрч байгаа. Power Rank-нууд нь болохоор өөр дээрээ USB-тэй болон USB-г шууд нөгөө утсан дээрээ ингээд наагаад цэнгэлдэг. USB шаардлагагүйгээр уцтайгаа шууд чаржер олгоод цэнгэлждгүүд байгаа. Мөн шууд RZ-нд залгаад цэнгэлдэг ийм нэг залгах шаардлагагүй. Өөрөөсөө USB-тэй ийм толгойтой Power Rank-нууд бас байгаа. Овор хэмжээ жижиг ийм авцаархан Power Rank-нууд 10,000 ампертайгаас эхлээд төрөл бүрээрээ байна. Энэ бас нэг жижигхэн халаасны бас ийм жижиг мини Power Rank-нууд бас байгаа. Энэ өөр дээрээ 3,000 ампертай тэгэхээр нэг удаа цэнэглэх боломжтой. Биднэр бас 25,000-аас 20% хэмжирсэн байгаа. Үзэгчдээ Цэлмэг Phone Shop-ийн тухайд та бүхний харж байгаа ичлэн за зарим одоо электрон бараануудыг бол өргөн сонголттой худалдаалдаг. Жишээлбэл бид бүхэн яг одоо таблетын хэсэгт ирсэн байгаа. За эдгээр таблетууд нь за сурагч, оюутнууд, хүүхдүүдэд гээд нас насанд нь тохирсон олон төрлийн брендийн сонголттой байгаа. За ийм сонголттой байна, ийм сонголттой байна. За мөн хөөрхөн ийм жижиг сонголттой байна. За энэ харагдаж байгаа за өсвөр насны хүүхдүүдэд ч юм уу те илүү таалагдахаар ийм загвар байна. За мөн дээрэс нь iPad-ууд бас байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За мөн бас их гоо өрмөц зүйлийг харуулхад ийм тийм хөрхэн октоодын сонирхоор ийм хөрхэн keyboard хүртэл байх жишээтэй. Тэгэхээр та бүхэн Цэлмэг Phone Shop-ыг зөвхөн утас зардаг гэж бодоорой. Ерөөсөө гар утас болон таблет дагалдах хэрэгсэл электрон бараануудыг хамгийн өргөн сонголттой, хамгийн сүүлийн үеийн шинэлэг сонголттойгоор нэг дор инхүү төвлөрүүлж худалдаалдаг байгаа шүү. За одоо үзэгч та бүхэндээ машины MP3-уудыг танилцуулах гэж байна. За энэ MP3-уудын давуу тал нь юу вэ гэхээр гар утастайгаа холбогдчихдог. За танд одоо Цэлмэг Phone Shop-ийн зүгээс за хүссэн одоо дууг чинь суулгаад өгөх боломжтой байгаа гэсэн үг. За тэгээд дээрэс нь энэ бол яг Цэлмэг Phone Shop-ийн баяр наадмын хямдралд нь орсон байгаа шүү. Маш хэрэглэхэд хэлбэр таны одоо хэрэгцээ шаардлагыг хангахгүй зэм гоё MP-нүүд байгаа. Дээрэс нь та гар утасны ийм одоо тогтоогчийг салон дээр тогтоогч явах юм бол энэ өөр дээрээ маш сайн тогтоогчтой гэсэн үг. За яг ингээд шууд гадаргуун дээрээ за шилэн гадаргуун дээрээ яг саяны харуулж байгаа шиг ингээд төгсчин. За ингээд шууд гар утастайгаа соронзоор шууд наалдаад маш бат бөх байдлаар холбогдчих нэ. Одоо үзэгч та бүхэндээ Цэлмэг Phone Shop-ийн хаягийг илүү дэлгэрэнгүй танилцуулж харуулах гэж байна. За бидний мэддгээр шинэ дархан олон улс худалдааны төвийн хойд хэсэгт байралтай Хүслийн хотхон байгаа. За яг Хүслийн хотхныхоо яг замын эсрэг талд бид бүхний мэддэг Магнолиа хотхны яг хамгийн одоо олон улс талдаа буюу 335 дугаар байрны нэг давхурд за Цэлмэг Phone Shop гэсэн маш том юм цэнхэр одоо юм хаягтай байгаа шүү. Тэгэхээр та бүхэн гар утаас дагалдах хэрэгслээ одоо лизингтэй худалдаагаа Цэлмэг Phone Shop-аас ирж одоо сонголтоо ягрэж хүсэж байна. За хажууд нь бол Атомын Монголио гэх зэрэг одоо газрууд байралтай байгаа шүү. За ингээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9971 TIC5 25 дугаарыг утаснаас авах боломжтой байна. За манай хан бүхий будин маань хэрэглэгчдийнхаа хүсэлтээр баяр наадмын хүртэл урьдчилгаагүйгээр 3-4 хуваагаад авах лизингийн үйлчлэгийг гаргаж байгаа. За ингээд 10 гаруй хоногийн хугацаа байгаа шүү. Хамгийн гол нь Тархан Уул аймгийн иргэн байх шаардлагатай та иргэний үнэлгээгээр ирнэ. Тэгээд газар дээр нь лизингийг шийдэж байгаа шүү. За тэгээд маш их хүмүүс асууж байгаа. Хамгийн гол маш их хүмүүс танайх одоо урьдчилгаагүй лизинг байгаа шүү, байгаа юу? 2-3 хуваагаад авах боломж байна уу гэж маш их хүмүүс асууж байгаа. Маш их иргэд ингэж хүсэж байгаа дагуу бидний наадмын хүртэл ийм юу гаргасан байна. За ингээд ор болдог будин маань 2 хортой. Энэ болохоор маш жижиг зай талбайд бол маш тохиромжтой тансаг загвар байгаа. За тэгээд зарим нэг будингууд ор болгоод харуулъя. За энэ болохоор бас ийм хараа бүдүүн хилэн нэхээстэй бас аягүй гой гэгээлэг ийм цайвар өнгөтэй бас айлдаа маш гой гэгээ нэмдэг хүмүүс нөгөө нь будин их бараан болохоор бас гэр бараантайд ингээд идэг. Тэгэхээр аягүй гой ийм бүдүүн хилэн нэхээстэй жижиг оврын будин байна. За энэ будин болоод бас их маш их хэрэглээ талдаа маш боломжийн будин байгаа. Хайгаад гэвэл хараа энэ сайхан арчдаг. За тэгвэл энэ толгой хэсэг бас арччихна. Тэнгүүтээ ор болдог. Хүмүүс нөгөө ор болдог будин маш их дуртай байдаг. Хамгийн гол нь ор болдог будин
байна уу гэж хэмжлэн. За ингээд айгуугаа өргөн ор болчихно. 2-3 хүний өргөн ор болчихно байна. За тэгсэн хэрнээ бас нүсэр бол том бол биш. Одоо бас их нүсэр буудан хүмүүс их тавихаа байчаад байгаа. Хамаг зайг за эзлээдгээд. За ингээд энэ хараа. Яг ингээд суудаг гэсэн гой даавн шүү. Маш гой зөөлөн наана даав. За ингээд энэ хараа. Ингээд харангуйтаа дотор нь юм агуулгах сав сайтай. Юм агуулчин хүнжил гуцаа хийчих нь байна, ор болчих нь байна. Тэгээд хэмжээ бас нэг тийм нүсэр том бол биш. Яг нэг тохиромжтой юм шиг. Яг нэг айлуудад бол айгүй тохиромжтой байдгийг. За ингээ хоёр нийт урт 2 эртээ 2 сая 450 мянга. За та бүхэн маань иргэний үнэлгээтэйгээ ирээд Дархан уул аймгийн хаягтай байх хэрэгтэй. Тэгээд иргэний үнэлгээтэйгээ ирээд газар дээр нь сайхан лизингээ шийдүүлээд 3-4 хуваагаад авах боломжтойгоор та буудантай болох нэ. За тэгэхээр та бүхэнд маань их ачаал өгөхгүй. За тэгээд бас бөөгнүүлж жагаад мөнгө цуглуулж жагаад буудан авна гэхээр бид нар чинь бас ингээд мөнгө л басаа нүгдчихсэн шүү дээ. Тэгэхээр ингээд 2-оос 3 за тэгээд 3-аас 4 хуваагаад авах ийм боломжийг баяр наадмын урамшуул болгоод маш их хүмүүс одоо ингээд асууж байгаа учраас баяр наадамдаа зориулаад улсынхаа баяр наадамд зориулаад ийм сайхан боломжийг хан хөхий буудан маань олгосон байна. За энэ болохоор нөгөө том өрөөний буудан. За том өрөөний маш өвөрмөц загвартай. За манай буудангууд бол загварын хувьд, чанарын хувьд бол маш одоо чанарыг эрхмэлдэг, загварыг бас эрхмэлдэг ийм газар байгаа. За энэ бол одоо том өрөөнд бол маш тансаг харагддаг. Нэг турт нь 3 аравтай. За тэгээд хөл амраагч нь одоо энэ ингээ хөл амраагч болчдөг. За ийм өвөрмөц загварын буудан байгаа. Маш тансаг загварын буудан байгаа. Суухад 5 дугтай, зигзаг бүрштэй. Зигзаг бүрштэй буудан чи ер нь суулт муултныг өгдөггүй. За манайх болохоор ингээд захиалгын дагуу буудан бас үйлдвэрлэдэг байгаа. Манайх бол 10 гаруй жил буудан үйлдвэрлэж байгаа. За энэ дээрээс ингээд харж агаад өнгөө сонгоод хийлгэх бас боломжтой. Ингээд хараа. Манайх бас өргөн ор гардаг шүү. Яг энэ дэлгүүр дээр маань өргөн ор маань байхгүй байгаа. Ягаад тэгэхээр жоохон талбай том эзэлдэг учраас хүмүүс маань ирж агаад ингээд каталог харж агаад өнгөө сонгоод хийлгэх боломжтой. Цэвэр модон араамаар гардаг. Цэвэр модон араамтай. За тэгээд хэмжээг өгөөд хийлгэх боломжтой 150 та юм уу? 160-тай юм уу 180-тай юм уу зарим айл нь бүр 240 мөчөөч гэсэн хийлэгдэг байгаа. За тэгээ мөн овсууд маань ингээд овсын буудангууд бас хийлгүүлдэг байгаа. За тэгээд ор болдог буудангууд бол манайх янз янзаараа гардаг байгаа. За тэгээд өнгөний сонголтуудаа өнгөө сонгоод хэмжээгээ өгөөд хийлгэнэ гэдэг бол маш одоо айл болгонч одоо манайх тийм хөшгтэй. За тэгээд манай ханчин ийм тийм гэдэг ингээд өнгөө хамгийн гол нь тохируулна гэдэг бол маш таатай. За энэ хараа ингээд өнгөний сонголт бол ингээд өнгөө сонгоод та буудангийнхаа хэмжээг өгөөд буудангаа захиалгаар хийх боломжтой байх нэ. За манай хаяг маань ам мод ихтлгүүрийн Б1 давхар байрладаг байгаа. Хан хөхий буудан маань. За хан хөхий буудан маань маш их хүмүүс асууж байгаа. Маш их хүмүүс одоо танаа урьдчилгаагүйгээр 3-4 хуваагаад буудан авч болох уу? Ийм боломж танах байгаа юу гэдэг маш их хүмүүс асууж байгаа учраас одоо баяр наадмыг тохиолдуулаад манайх ийм урамшууллыг олгосон байна. Та хамгийн гол нь Дархан уул аймгийн иргэн байх шаардлагатай. Иргэний үнэлгээтэйгээ ирнэ. За тэгээд заавал орлого нотлох шаардлагагүй. Заавал нийгмийн даатгал гэхгүйгээр та 2-оос 3 хуваагаад 3-аас 4 хуваагаад авах боломжтой байх нэ. Урьдчилгаа төлөхгүйгээр. За манай дээр болохоор ийм хараа креслтэй загвар гардаг байгаа шүү. Энэ болохоор сүүлд ингээд манайх бол сүүл Турк явсан байгаа. За турк цагаараар үйлдвэрлэгдсэн ийм креслэл байгаа. За креслэлтэй буудангаа хослуулаад авах боломжтой. 2 креслэлтэй байж болно. Буудан чинь дангаараа байж болно. За тэгээд яг нөгөө буудан маань креслэлтэй байхаар бас нэг гоё тансаг харагддаг. Бас 5 тухтай креслэл ингээд суухад өнөө 5 тухтай шүү дээ. За тэгээд мөн ор болдог буудан байгаа. За ор болдог их хэрэглээ хамгийн их хэрэглээ одоо хамгийн их одоо өргөн нөгөө нэг хүмүүсийн авдаг буудан бол бас энэ байгаа. Ягаад тэгэхээр нөгөө хамгийн гол нь ор болдог. За тэгсэн энэ хайцагтай хүмүүс чинь нөгөө нэг юм агуулгах сав хүмүүс маш их хэрэгтэй байдаг те. Одоо хүнжил гуцаа хийдэг юм уу, өмсгөө хуцаа хийдэг юм уу, те удирдлынхаа хувцас хийдэг юм уу гэд. Ингээд гоё хоёр хүний хангалттай өргөн ор болчихно. За тэгээд цэвэр модон араамтай манайх нөгөө нэг Оросын помлооны порлоноор хийдэг байгаа. Манай порлон бол чанга айгүй их суулт муулт өгдөг. Порлон маш хамгийн гол нь чухал байдаг. За тэгээд энэ хараа давуу хэсгээ сайхан ингээд аваад угаах боломжтой. Тэгээд таарам давуу болохоор энэ айгүй гоо хэр мэрээ айгүй сайн өгдөг. Угаалгын машин зүгээрс хийгээл ингээд хөрсрөлт ороо хэрэг өгчнө. За ийм энэ бол маш их өргөн хүмүүсийн маш их авдаг загвар байгаа. Өргөн хэрэглэгддэг. Яг нөгөө талах шиг гэдэг шиг. За ийм загвар байна. Энийг бол өнгөө сонгоод бас хийх боломжтой. За тэгээд ийм суудлын буудан маань бас байна. Энэ суудлын буудан маань маш гоё тансаг ингээд суухад ингээд тавтай тухтай.
За тэгээд мөн өнгөө сонгоод бас хийлгэх боломжтой. За энэ суудлын буудинг энэ бол 2 хортой байна. За энийг болохоор 2 даалтай, 3 хортой гэдэг ингээд хэмжээг өгөөд хийлгэх боломжтой. За ийм сайхан тавтаа тухтай том өрөөний буудин биш шүү. Том өрөөний суудлын буудин. За та хэмжээг өгөөд энэ буудинг бас өнгөө сонгоод хийлгэж болох нэ. За тэгээ манай дээр бас ийм хайрцаг гардаг байгаа. За энэ хайрцаг бол ингээд өндөр хөлтэй байна, өндөр хөлгүү гэж гарна. За энэ болохоор хараа 80 хэмжээтэй гэж гардаг, энэ 100-тай 120-тай гэж гардаг гэж өнгөө сонгоод хийх боломжтой цэвэр модон араамтай бат бүх. За энэ буудин болохоор хараа энэ болохоор түүх технологиор үйлдвэрлэгдсэн. За энийг бол үнэхээр тансаг загвар энэ бас мөн өнгөө сонгоод хийх боломжтой. За манай дээр өнгөө сонгож хийлгэж болох нь байна, хэмжээг өгөөд хийлгэж болох нь байна. За мөн том өрөөний гой загварын буудингуудыг хэмжээгээ өгөөд хийлгүүлж болох нь байна. За тэгээд та иргэний үнэлгээтэйгээ ирээд 2-3, 3-4 хуваагаад авах боломжтой байх нь заавал одоо урьдчилгаа гэхгүйгээр та иргэний үнэлгээтэйгээ ирээд ингээд асуудлаа шийдүүлээд ингээд юу яаж болох нэ, буудинтай болж болох нэ. За энэ буудин бас их гоё юу байгаа. Яг ийм зөөлөн материалаар ингээд сүлд ирсэн энэ материалаар хийгдсэн энэ маш тансаг гарч илээ, маш гоё одоо зөөлөн тухтай ингээд хүн хараад шууд буудин дээр суумаар санагдахаар ийм материал. Тэгээд бас их тансаг. За дарханчууд маань наадам хүртэл одоо яарцгаагаараа 10 гаруйхан хоногийн хугацаанд та бүхнийхээ маш их иргэдээс ийм хүсэлт ирсэн учраас одоо урьдчилгаагүйгээр та 3-4 хуваагаад буудинтай болох нь байна. За тэгээд мөн заавал хууль эзэн гэхгүйгээр та Pocket Zero ашигладаг бол манайд Pocket Zero байгаа, Store Pay байгаа, Pay On байгаа. За мөн газар капитал гээд манайтай хамтардаг байгаа. Тэр маань дархан ихтлгүүрийн өөдөөс харсан 2 давхарт байрладаг байгаа. За манай хаяг маань аман мод ихтлгүүрийн Б1 давхарт байрладаг байгаа. За ингээд та бүхэн маань манай дэлгүүрийг зорин ирж сонгон үйлчлүүлээрэй. Үзэгч та бүхэндээ орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжиц дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Та бүхний маргааш ажил үсэд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.